За ер нь өнөөдрийн Монголд хууль ёс гэдэг юм бол нэг уландаа гიშгсэн ийм л улс болж хувирлаа. Уландаа гიშгэ зогсохгүй үндсэн хуулиа бас уландаа гიშгдэг болсон. Энэ одоо 19 онд үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтөөр бол Монгол улсын ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилээр сонгохоор заасан заалт. 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдөр бид нэр 7 жилийн дараа улсын хурал засгийн газар өөрснөө биш үндсэн хуулийн цэцээр шийдвүлээ сууж байгаа. Энэ бол тампурцсан юм шүү манайх. Энэ сүүлийн 10 жилд ирнэ хитрхи юм дороотж байгаа юм биш үү? Ард түмний ахуй амжиргаа олон юм урууданд ороотхоос гадна хууль ёсоо дээдлэх, тэр дотроо үндсэн хуулиа дээдлэх гэдэг юмыг бол уландаа гიშгэлээ. Маш их юм харамсалтай юм болж байна. Харамсаад ч одоо барахгүй юм боллоо. Дээр нь одоо хууль ёс засгалдаг биш, хүн засгалдаг одоо иймэрхүү юм руу орлоо. Уг нь өмнө амар их ярьдаг байсан да манай ардын намынхан. Хүн засаглахгүй хууль засаглана гэж. Гэхдээ мөн хуцваа. Одоо энэ 10 жилд бол бүр эсрэг бол. Одоо тэр үндсэн хуулийнхаа цэцэн даргаыг хүртэл цаана нь бүрэн эрхтэй гишүүд нь байсаар байхад тэднээс тавиад явах ёстой. Яагаад юм баясгалан гэдэг нэг байлгаад байгаа. Бас дахиад улс төрийн захиа, улс төрийн даалгавар, дээрээс нь дарамт, шахалт энэ асуудлыг авч үндсэн хуулиар авч хэлцгийг бойл. Энийгээр авч хэлц ийм шийдвэр гарга. Одоо өчигдөр гаргаж байгаа шийдвэр чинь бас энэний яруу тод жишээ шүү дээ. Шүүхийн хуулийн дээр би орж ажиллаж ирсэн 1 жилийн хугацаатай үндсэн юу лээ? Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилно гэсэн. Эн чинь үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гарга. Өмнө нь бас нэг удаа гарч ирсэн. Ингээл гаргаал. Тэгээ одоо 6 сарын 2-нд хугацаанд дуусдаг хүн дуусж байгаа хүнийг буцааж томилохын гинэ. Ийм шившигтэйгээр энэ ард түмний өн бидний сууж ингэж хэрэг бас байдаг юм байх та.